Турк улсын Стамбул хотноо Украин, Оросын холбооны улс, Америк нэгдсэн улсын дипломатууд инхээ хэлэлцээрийн тухай уулзалтанд оролцохоор ирлээ. Турк улсын Анталия хотод НАТОгийн гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт болж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн улсын түр ерөнхийлөгч Ахмед Ал-Шараатай уулзжээ. Иран улсын засгийн газар уран баяжуулалтын асуудлаар ойрхон орондын хамтарсан консорциум байгуулах санал гаргажээ. Орой мэндийг хүргэе үзэгчдээ, Тэнгэр телевизийн хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжилж байна. Та бүхэнд олон улсад болсон онцлог үйл явдлын мэдээллийг хүргье. Орос-Украины дайны асуудлаарх инхээ хэлэлцээ өнөөдөр Турк улсын Стамбул хотноо болох гэж байна. За уулзалтанд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэж Кремлээс мэдэгдээд байна. За түүний оронд Оросын холбооны улсын дипломат төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэх юм байна. За Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь уг хэлэлцээнд биечлэн оролцож хэрвээ Владимир Путиныг зөвшөөрвөл түүнтэй нүүр тулан уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм а. За гэвч Кремлийн мэдэгдлээс харахад олон нийтийн дунд хүлээлт үүсээд байсан хоёр улсын тэргүүдийн уулзалт болохооргүй байгаа нь тодорхой болж байна. За энэ нь уулзалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна. За Владимир Зеленский инхээ хэлэлцээр байгуулах зорилгоор Стамбул хотыг зорихын өмнө Туркийн нийслэл Анкара хотод очиж ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзалт хийх хуваартай байгаамаа. За тэрээр Владимир Путиныг уулзалтанд ирэхгүй тухай Кремлийн мэдээлэлд хараахан одоогийн байдлаар хариу өгөөгүй байна. За Владимир Путин, Владимир Зеленский нар хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард биечлэн уулзаж байсан удаатай маа. За хэрвээ талууд Стамбул хотноо уулзаж чадсан бол энэ нь Орос-Украины дайн эхэлсэн төдийгүй сүүлийн 6 жил орчим хугацаанд болсон анхны уулзалт нь болох байсан юм. За Орос-Украины дипломатуудын хоорондох хамгийн сүүлийн нүүр тулсан шууд яриа хэлэлцээ 2022 оны 2 дугаар сард дайн эхэлснээс 1 сар гарангийн дараа буюу 3 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Стамбул хотноо мөн эдэлж болж байсан удаатай маа. За үүнээс хойш Украинд байлдаан тасралтгүй үргэлжилж Оросын холбооны улсын цэргүүд Украины зүүн хэсэгт хяналтаа айжмаар тэлсээр байна. За мөн өнгөрсөн оны 10 дугаар сард Украины цэргүүд Оросын холбооны улсын хилээ ойролцох мужууд руу давталж хэд хэдэн стратегийн чухал ач холбогдолтой байршлуудыг хяналтандаа оруулаад амьдсан байдаг. За гэвч одоогийн байдлаар Украины цэргүүд Оросын холбооны улсын Курск мужаас шахагдсан байгааг Кремлээс мэдээлж байгаа юм. За энэ удаагийн инхээ хэлэлцээ хийх санаачилгыг анх Владимир Путин гаргасан байдаг. За ингэхдээ ямарч урьдчилсан нөхцөлгүйгээр Стамбулд Украины дипломатуудтай ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд уулзах саналтыг тавьсан юм а. За хариуд нь Владимир Зеленский мөн адил биечлэн оролцохоо мэдгдсэн байдаг. За Владимир Путиний шууд яриа хэлэлцээ хийх санал нь Европын удирдагчид Киевт уулзаж нэн яралтай 30 хоногийн гал зогсоох хураалга гаргаснаас 24 цагт хүрэхгүй хугацаанд гарч байсан юм. За тухайн үед Герман, Их Британи, Польш, Франц улсын төрийн тэргүүд 30 хоногийн хугацаанд гал зогсоохгүй бол Оросын холбооны улсын эсрэг 20 арга хэмжээнүүдэд огцом нэмэгдүүлэхээ бол анхааруулж байсан. За анхааруулгаас үл харгалзан байлдаа үргэлжилсээр байгаад бол өнөөдрийн Стамбул хотноо болох уулзалтын үр дүн дайны цаашдын төлөв байдлыг тодорхойлох чухал арга хэмжээ болох нь гарцаагүй юм. Дашрам дуртгал хав гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө уулзалтанд оролцож магадгүй тухайга мэдээлж байсан. Гэвч эцсийн байдлаар уулзалтанд оролцож Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийг төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио ахлахаар болжээ. За тэрээр инхээ хэлэлцээрт оролцохоос гадна НАТОгийн гадаад хэргийн сайд нартай уулзах хуваартай байгаа. За түүнийг лав гарагт Туркид ирсэн талаар албарынхан мэдээлж байна. За мөн Украины гадаад хэргийн сайд Андрей Сибиха за Марко Рубиотой биечлэн уулзаж Украины зүгээс Америк нэгдсэн улсын оролцоог сайшаан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. За Америк нэгдсэн улсын тухайд Орос-Украины дайн эхэлсэн цагаас хойш Жо Байден ерөнхийлөгчийн үед за Украины талд тууштай зогсож байсан хэдиж Дональд Трамп цагаан ордонд иргэн ирснээсээ хойш Украины улсыг нөхцөлгүй дэмжихээс хойш сууж оронд нь талуудын хооронд гал зогсоох тохиролцоог зуучлахыг зорж байгаа юм а. За өнгөрсөн 4 сарын хугацаанд Дональд Трамп барууны орнуудын Оросын холбооны улсын эсрэг тавьсан дипломат хоригуудыг зогсоож Путинтэй 2 ч удаа уцаар ярьсан байдаг.
За мөн түүний илгээс нь тусгай айлч Стив Витков Москвад очиж Владимир Путинтэй уулзалт хийж байсан юм а. Өнөөдөр НАТОгийн гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт Орос Украины дайнтай холбоотойгоор Стамбул хотод Туркийн эрх баригчдын зуучлалтаа уулзалт болох гэж байгаа юм. За энэ нь олон улсын харилцаанд Турк улс нөлөө бүхий тоглож болохыг харуулсан үйл явдал гэдгийг НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте уулзалтын өмнө хэвлэлийн бохирлын үеэр онцолсон байна. За мөн тэрээр бүлгийн гишүүдийн батлан хамгаалах зардлыг 5% болгох төлөвлөгөөгөө зарласан байна. За уулзалтын өмнө НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте хурлыг зохион байгуулж байгаа Турк улсын эрх баригчдад хандан талархал илэрхийлжээ. За Марк Рюте цааш мэдээллийнхаа үеэр Европын улс орнуудын дунд маргаанд дагуулж байгаа Eurofighter сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэх асуудлыг хүндсэн байна. За Турк улс нь нийт 40 ширхэг Eurofighter онгоц худалдаа авах хэлэлцээ хийж байгаа хэдий ч Германы талаас эсэргүүцэлтэд тулгараад байгаа. За энэ тухайд Марк Рюте НАТОгийн гишүүн улсууд бие биедээ зэвсэг худалдаалахыг хязгаарлах нь эвслийн зарчимтай харж болохыг нь хэлсэн байна. За Турк улс нь армийнхаа хэмжээгээр НАТОгийн гишүүн орнууд дундаа дээрээсээ 2 дэрэмлэгддэг. За тиймдээч Марк Рюте Туркийн батлан хамгаалах хүчин НАТОд чухал ач холбогдолтой болохыг хэвлэлийн бохирлын үеэр онцлон хэлсэн байна. Анталиуд болох НАТОгийн 2 өдрийн уулзалтын тухайд гишүүд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. За учир нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эх сард болох гадаад Гаагийн дээд хэмжээний уулзалтын өмнө бүх гишүүн орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулахыг шаардаж байгаа юм. За үүнд хариу болгож Марк Рюте 2032 он хүртэл 3.5% шууд батлан хамгаалахын зардал, за нэмэлтээр 1.5% өргөн хүрээний аюулгүй байдлын зарцуулалтыг оруулах төлөвлөгөөгөө дэвшүүлсэн байна. За ингэхдээ жил бүр 0.2% шууд зардлаа нэмснээр 7 жилийн дараа 3.5%-д хүрэх ба за үлдсэн 1.5%-ийг кибер аюулгүй байдал хэл хамгаалалт Украиныг дэмжих зэрэг өргөн хүрээний асуудалд зориулах боломжтой гэж их сурвалжууд бол мэдээлж байна. За НАТОгийн Америк нэгдсэн улс дахь элч төлөөлөгч Мюте Витакер за мөн шинэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зөвхөн танк, пуужин бус харилцаа холбоо, дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг хамарсан өргөн хүрээний төлөвлөгөө байх болно гэдэг мөн адил хэлсэн байна. За уулзалтын өмнө Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан TRT Хабер суугаар ярилцлага өгч за энэ удаагийн уулзалтын ач холбогдлыг тодтогсон байна. За мөн тэрээр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио болон Сирийн гадаад хэргийн сайдтай хоёр талын уулзалт хийхээ мэдэгджээ. Мөн Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Марк Рюте нар мягмар гарагт уулзаж НАТО болон Туркийн стратегийн харилцааны талаар ярилцсан тухай мэдээлжээ. Дараагийн мэдээлэл хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сауди Араб улсад Сирийн улсын төр ерөнхийлөгч Ахмед Ал-Шараатай уулзалт хийсэн байна. За энэ нь хоёр улсын удирдагчид сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа нүүр тулсан уулзалт хийж байгаа тохиолдол болж байна. За түүнчлэн Дональд Трамп Сирийн эсрэг хоригуудыг цуцлахаар бэлтгэж байгаа талаар мэдээлсэн нь за олон жилийн турш эдийн засгийн хоригт байсан Сирийн улсын хувьд түүхэн эргэлтийн зэг байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. За уулзалтанд Дональд Трампын Персийн булангийн орнууд болох за Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар улсуудаар төрийн айлчлал хийж байгаатай зэрэгцсэн болж байгаа юм. За түүний айлчлалыг эхлэхийн өмнөхөн эдгээр 3 улсын удирдагчид Сирь болон Америк нэгдсэн улсын хоорондох асуудлуудад зуучлагч хийх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлж байсан билээ. За Сирь улс нь ерөнхийлөгч Башар ал-Асадын гэр бүлийн 50 гаруй жилийн дарангуулал нуруу үндэсний дараачаар олон янзын нийгмийн давхарга, за угсаа гарал, шашин шүтлэгтэй хүмүүсийг оруулсан төр засгийн газрыг байгуулад байгаа. За шинэ засгийн газрын гол зорилго нь Башар ал-Асадын үед бий болсон олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцлах гэж хэлж болно. За шинэ төр ерөнхийлөгч Ахмед Ал-Шараагийн хувьд өмнө нь Америк нэгдсэн улсаас түүнийг баривчлуулахын тулд 10 сая долларын шагнал зарлаж байсан түүхтэй нэг юм. За уулзалтын дараа Дональд Трамп сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ Ахмед Ал-Шараагийн хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. За Ахмед Ал-Шараагийн намтрыг харуул за Абу Ахмед Ал-Голаны нэрээр алдарсан нэгэн. За Ахмед за мөн тэрээр Ал-Каида бүлэглэлтэй холбоотой Ирак дахь Америкийн цэргүүдийн эсрэг босгочдын игнэнд орж за улмаар Сирийн иргэний дайнд оролцож байсан удаатай маа. За тэрээр тухайд Америк нэгдсэн улсын цэргүүдэд баригдаж хоригдож байсан удаатай. За Дональд Трампын
Сирд 520-уудыг цуслах тухай мэдээллийн дараа Сири иргэд баяраа илэрхийлж гудамж талбайд баярын жагсаалыг зохион байгуулсан байна. Олон улсын санхүүгийн системээс бүрэн тусгаарлагдсан гэж хэлж болох Сир улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай болоод байгаа юм. Гэхдээ Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Дональд Трампыг Сирийн эсрэг хоргийг цуцлахгүй байхыг урьдчилан хүсэж байгаа гэдгийг хүсэж байсан гэдгийг бол иргэн сануулгах нь бол зүйтэй баг. Үүнээс харахад Америк нэгдсэн улс болон Сирийн харилцаа сэргэж байгаа нь Израиль улстай тогтоосон харилцаанд сэв суулгаж болзошгүй гэж олон улсын шинжээчид мөн адил үзэж байна. Дональд Трамп Ахмед Аль-Шара нарын уулзалт хаалттай хаалганы цаана 30 гаруй минут бол үргэлжилжээ. Энэ уулзалтанд мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Сауди Арабийн угсаа залгамжлагч Хунтайж Мухаммед бин Салман нар утсаар холбогдож оролцсон байна. Турк улс нь Ахмед Аль-Шара болон түүний тэргүүлдэг босгочдын бүлэглэлийг дэмждэг улс гэгддэг. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитийн хэлж байгаагаар Дональд Трамп Ахмед Аль-Шарад Израилийг дипломат ёсоор хүлээн зөвшөөрөх, гадны террористуудыг нутгаасаа хөөх, Исламын улс бүлэглэлийг дахин сэргийлэхэд Америк нэгдсэн улс туслахыг хүсэж байгаа гэдгийг бол хэлсэн байна. Мөн Сирийн засгийн газар тус бүлэглэлтэй холбоотойгоор с 'ижигтнүүдийг хорж байгаа 9,000 гаруй хүнийг одоогийн байдлаар бол хорьсон. 10 гаруй төвийг өөрийн хяналтанд бол одоо байлгаж байгаа. Хяналтандаа авахыг бол уриалсан байна. Эдгээр шоронг Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй Курдийн зэвсэг түвшнүүд хариуцсан ажиллуулж байгаа юм. 2025 оны 3 дугаар сард Сирийн засгийн газар болон Курдийн зэвсэг бүлэглэлийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Ирак, Турктэй хилэлдэг гарц, нисэх онгоцны буудал, хойд зүгийн газрын тосны ордуудыг төв засгийн газрын мэдээлж шилжүүлэхээр тохиролцсон. Энэ хэлэлцээр нь Америк нэгдсэн улс цэргээ бүрэн татан гаргах бэлтгэл байж болзошгүй гэдгийг бол илтгэж байгаа. Сирийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар уг уулзалтаар терроризмын эсрэг хамтын ажиллагаа болон зэвсэг бүлэглэлүүдийг дарж доктортой байдлыг бий болгох талаар хэлсэн байна. Иргэн сануулахад Ахмед Аль-Шара 2025 оны 1-р сард Сирийн түр ерөнхийлөгчөөр томилогдож байсан. Түүний тэргүүлдэг Хайд Тахрир Ал-Шам бүлэглэл өнгөрсөн 12 дугаар сард Дамаскот руу гинтийн довтолгоо хийж Асадын гэр бүлийн 54 жилийн засаглалыг төгсгөж байсан юм а. Харин Персийн булангийн орнууд Сирийн шин засгийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа нь ойрхон орнд дах Ираны нөлөөг дахин тогтоохоос сэргийлэх зорилготой байж болох юм а. Иран улсын эрх баригчид ураны баяжуулалтанд чиглэсэн ойрхон орндын хамтарсан бүс нутгийн консорциум байгуулах санал гаргасан байна. Уг санаачлага нь Иран, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират болон ойрхон орндын улс орнуудыг хамрах юм байна. Ираны зүгээс уг саналыг хөрш орнуудтайгаа технологийн туршилгаа хуваалцах, Персийн булангийн орнуудыг Ираны цөмийн эрчим хүчний асуудал гарах байр суурь дэмжихэд татан оролцуулах стратеги гэж ажиглагчид харж байна. Ойрхон орндын хамтарсан бүс нутгийн консорциум байгуулах санал удаан хугацаанд эрх баригчдын дунд яригдсны эцэст Ираны талаас бол албан ёсоор уг санаачлагын талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд өгж байгаа хэрэг нь бол энэ удаад болж байна. Консорциумын үйл ажиллагаа хэрхэн явах тухайд дэлгэрэнгүй мэдээлэл хөрвөл Ираны талын саналын дагуу тэдний дотоод байгууламж дээр төвлөрөх юм байна. Мөн баяжуулалтын төвшин 2015 оны цөмийн хэлэлцээр заасан 367% буцаан тохируулах юм а. Консорциумын санааг анх Ираны цөмийн асуудал арга төлөөлөгч асан Саид Хосейн Мусейн, Престоны их сургуулийн физикч Фрэнк фон Хиппел нар 2023 оны 10 дугаар сард Bulletin of the Atomic Scientists сэтгүүлд нийтлэлтэд дэвшүүлж байсан. Консорциумын хүрээнд Сауди Араб болон Арабын нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч хэлбэрээр оролцсон. Мөн Ираны цөмийн технологид хандах хэрэгтэй болно. Ингэснээр Ираны хөтөлбөр нь цэргийн бус зөвхөн иргэний зориултаа гэдгийг баталгаажуулах нэмэлт баталгаа болох юм. Израилийн зүгээс уг хөтөлбөрийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх далд санаа гэж буруушаасаар байгаа. Хэрв Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улсын инженерүүд Иранд очиж ажиллах боломжтой бол олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шалгалтаас гадна нээлттэй байдал нэмэгдэж олон улсын хамтын нийгэмлэгүүд Ираны талаарх байр суурь зөөлрүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Иран нь одоогийн байдлаар 2015 оны цөмийн хөтөлбөрийг хязгаарласны хариуд хориг арга хэмжээнүүдээс суллах тухай хэлэлцээрт заасан ураны баяжуулалт болон цөмийн хязгаарлалтыг хэдийнэ давж ураны баяжуулалтанд ихэд 60%-ийг давсан байгаа. Зөвхөн Дональд Трамп 2018 онд Америк нэгдсэн улсыг уг хэлэлцээрээс гаргасан нь ихээхэн нөлөөсөн гэж үздэг.
За харин энэ удаад цагаан ордноос энэ оны ихээр анхны хилэлцээрээ эхлэх үед 2 сарын дотор тохиролцоонд хүрэх шаардлагатай гэж байсан ч техник нарийн ширийн асуудлаас болж одоо энэ удаад хойшилж зунжангаа үргэлжлэж магадгүй байгаа. За Ираны гадаад иргэн сайд Аббас Аракчи өнгөрсөн ням гарагт Оман улсад Америк нэгдсэн улсын дипломатуудтай хийсэн 3 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр энэхүү консорциумын талаар ярьсан хэсэг нь тодорхойгүй байна. За тус уулзалт нь Америк нэгдсэн улс болон Иран хооронд дүрнсэн 4 дахь удаагийн шууд яриа хилэлцээр байсан юм. За тухайн үед уулзалтын дараачаар сайд Аббас Аракчи Дубай хотод очиж Арабын нэгдсэн Эмират улсын гадаад иргэн сайд Шейх Абдулла бин Залид Аль Наяхтай уулзсан. Тухайн үед бол мэдээлэлээр гарч ирсэн. За Арабын нэгдсэн Эмират улс нь одоогоор уран баяжуулдаггүй, гэхдээ Барака гэх нэртэй цөмийн цахилгаан станцыг бол ажилуулдаг. За энэ нь Арабын улс орнуудад бүрэн ажиллаж байгаа анхны цөмийн цахилгаан станц юм. За уг станц нь 4 реактортай тус эрчим хүчний хэрэгцээний 4-ийн нэгийг нь хангалтдаг байна. Arab leaders are calling on the international community for support. In his opening address, summit host and дараагийн мэдээлэл хүргэе. Өнгөрсөн оны 12 дугаар сард бүгд найрамдах Солонгос улсын Муан олон улсын нисэх онгоцны буудлын талбайд Чежуир компани онгоц осолдож 179 амнасаа алдсан харамсалтай хэрэг болсон. За тэгвэл амир өгсөн хүмүүсийн арга гэрийнхэн бүгд найрамдах Солонгос улсын зам тээврийн сайд болон агаарын тээврийн компани гүйцэтгэх захирлыг мэргэжлийн хариуцлага алдсан гэмт хэрэгтэй бол буруутхан 15 үнийг эрүүгийн эрхт татах саналыг бол гаргажээ. За нийт 181 зорчигч тээвэрлэж явсан уг онгоц осолд орсноор 179 амнасаа алдаж бүгд найрамдах Солонгос улсын түүхэнд болсон хамгийн олон хүний амьд хүрсэн онгоцны осол болж бүртгэгдсэн. За Ослоос амьд үлдсэн 2 зорчигч мөн одоогийн байдлаар биеийн байдал мөн адил хүнд байгаа. За уг осол нь зүгээр нэг техникийн алдаа бус урьдчилан сэргийлэх боломжтой эрсдлүүдийг удирдах чадаагүй хэрэг гэж талигаачдын арга гэрийн зүгээс үзэж байгаа юм байна. За ослын шалтгааныг тодорхойлох ажил одоо 5 сарын дараа ч гэсэн үргэлжилж байгаа. За хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч одоогоор хэн нэгэн яллагдагчаар татагдаж хариуцлага тооцоогүй хэвээр байна. Чежуирийн гүйцэтгэх захирал Кими Бэд хэлийн оройг одоогийн байдлаар тавьсан байгаа ч эрүүгийн хариуцлага тооцоогүй байна. За талигаачдын гэр бүлийнхний гаргасан өргөдөлд дурддагдсан 15 хүний дунд төрийн өндөр албан тушаалтнууд, нисэх онгоцны буудлын барилга, хяналт, тоног төхөөрөмж хариуцсан ажилтнууд багтсан байна. Тэгэд Ослын үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлуудыг мөн хөндсөн байна. За тухайлбал агаарын хөдөлгөөний хяналтын төв хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн, за мөн нисэх зурвалсын төгсгөл байрлуулсан бетонон далангийн бүтээн байгуулалтын аюулгүй байдлын журам зөрчсөн эсхийг бол тодорхойлохыг шаардаж байна. За дашрамт дурдахад осолцсон онгоц нь Таиландын нийслэл Бангкокоос 2023 оны 12 дугаар сарын 29-ний өглөө хөөрсөн байдаг. За нислэгийн үеэр онгоц шувуутай мөргөлдсөн гэх урьдчилсан дүгнэлт гарсан. За онгоц шувуутай мөргөлдсөний дараа эсрэг чиглэлээс буухыг оролцсон ч газардахдаа явах хэд анги дэлгээгүй зурвасаас гарч бетонон байгууламж мөргөн дэлбэрсэн байт юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэг та бүхэнд олон улсад болж өнгөрсөн бусад үйл явдлын мэдээллийг товчоор үзүүлээ. 2025 оны 4-р сард дэлхийд даяар цахилгаан болон хосолмол хөдөлгөөртэй автомашины борлуулалт өнгөрсөн оныхоос 29%-аар өсжээ. Ингэхдээ Хятадд 0.9 сая борлуулагдаж, Европт 0.3 сая машин бүртгэгдсэн нь тус бүр 32 болон 35%-аар өссөн үзүүлэлт байгаа. За хэдийгээр тиймхүү цахилгаан болон хосолмол хөдөлгөөртэй автомашины борлуулалт хүлээлтээс өндөр байгаа ч гэлээ Америк нэгдсэн улсын 25% гайлын татварын улмаас ихэнх үйлдвэрлэгч нар 1-2 жилийн хугацаанд борлуулалтын төвүүдэд бууруулж эхэлсэн байна. За Бразилийн микробиологч Мари Анжела Хунгерия биологийн салбарын Оскар гэгддэг 2025 оны дэлхийн хүнсний шагналыг хүртжээ. За тэрээр бордооны хэрэглээд бууруулж хөрсний бичил бэлтгээр тэжээллэх чанарыг нэмэгдүүлэх аргуудыг боловсруулсан байна. За тэрээр 40 жилийн турш Бразилийн хөдөө аж ахуйн судалгааны төвд ажиллахдаа улаан буудаа, эрдэшиш, буудааны ургацыг сайжруулсан олон арга хэрэгслүүдийг нэвтрүүлсэн байна. За энэ хугацаанд шар буурцаг нь Бразил улсын тэргүүлэх хөдөө аж ахуйн экспортын бүтээгдэхүүн болжээ.
Японы улсын эрүүл мэндийн яам 2026 оны 4-р сараас эхлэн хүүхэд төрөлхтэй холбоотой бүх зардлыг улсын төсвөөс гаргах саналыг бол дэвшүүлжээ. За одоогоор хэвийн төрөлт нь эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээнд багтдаггүй. За зөвхөн хийсвэр төрөлт бол хамаард юм. За хэвийн төрөх зардал мууж бүрт ялгаатай байдаг ба дундаж зардал нь 518 мянган йен байдаг ажээ. За уг зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах нь төрөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэжээ. За энэтхэг болон Пакистан улс олзлогдсон цэргүүдэд солилцсон байна. За солилцоо хоёр улсын хоорондох Атари Вага хилийн цэг дээр болжээ. За тэдгээр олзлогдсон цэргүүд хилийн маргаантай холбоотой гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр хоёр талд саатуулагдсан байсан юм. За энэхүү солилцоо талуудын хоорондох гал зогсоор хилэлцээрийн хүрээнд зохион байгуулагджээ. Тэнгэр телевиз пүрэв гарагийн гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.